Эндээ уралдаг болоо нөгөөдөр нэгэндээ хараад хэлдэг болоо тэрний цаад өдөр нэгэндээ гар үрдэг байхгүй. Тэгэл салчдаг. Тэгэл нэгийг зүгээр салахгүй үзье ядаа. Бүх гэр бүлүүд хэрэлддэг, зодтолдог, үзье яддаг, салдаг гэдэг үгийг наад үгийг чинь тараах биш. Бас цаана эвтэй нартай амьдраад 60 жил 50 жил амьдарчихсан хүмүүс байна шүү дээ гэдэг. Тэгээд тэр амьдарчихсан хүмүүсээс би 20 жилийн туршид яагаад одоо 50 жилийг ардаа орхисон юм бэ? Яагаад 60 жилийг ардаа орхисон юм бэ? Тэнд бас л их амаргүй л байсан шүү дээ. Тэгээ 15 20 жил бол уйлжилсэн зодтолчихсэн энэ юмны одоо ардл бид гарсан шүү дээ. Заавал зодтол гэж байгаа юм биш ээ. Гэхдээ бид хэрүүл уучлаарай гэдэг үгийг хэлүүлэхгүйгээр өөрийнхөө оюун ухаан тарих зүрх сэтгэл ажилуулж исэн. Энд бол зөвхөн хөдөлмөр бидэнд тусалж исэн, бидэнд зөвхөн үр хүүхэд тусалж исэн гэж тэр олон жил амьдарсан хосууд бидэнд одоо гэр бүл судлаач хүмүүст ярьж өгсөн байхгүй юу. Тийм учраас одоо 3 жилийн зайтай гарсан хүүхдүүд одоо эр нөхрийг гэрлүүн татдаг юм байна. Хүүхдийн дэргэд маш олон хүүхдүүд хашгирч явган хэрүүл хийх юм бол танхаа балмад болж бие биенийгээ хэмэлдэг юм байна, уйлуулдаг юм байна. Хүүхдүүд одоо өвчин тусдаг юм байна. Бүр тэг хиймлэр хүртэл ээж аав нь хэрэлдээд ирэхээр өвчин тусаад тэгээд айгаад эмнэлэг болоод ирэхлээр хүүхэд нь аанда зүгээр болчихдөг юм байна. Цаанаасаа байгаль дэлхийгээс хүүхэд хүртэл эцэгхийг эвтэй найртай байлгах тал дээр юм чин сэтгэлийн гараа сунгасан ажиллагаа хийдэг юм байна гэр бүл. Хүсвэл юуч болж болно. Алуурчинтай амьдарч болно. Тэгээ хүсгүй бол одоо гиганттай амьдарч чадахгүй байж чадна. Ганцхан таны өөрийн тархины хөгжил, тархины булчин хөгжих хэрэгтэй. Тархин дотор байдаг оюун санаа хөгжих хэрэгтэй. Маш их ном эрдэм сурах хэрэгтэй. Таатай амьдарсан хүнийг нүдэрээ ажиглаад тэндээс суралцах тийм мэдлэг мэдээллийг авах хэрэгтэй. Заавал интернетэд орж сайхан мэдээлэл авч тэрийг боловсралтай хүн гэж хэлэхгүй. Нэгдүгээр анги төгссөн, огт сургууль сурж үзээгүй, мал дээр насаараа явсан, амьдрах ухаантай одоо 60 жил хамт амьдарсан, 80 гарцсан маш олон одоо өндөр түвшний бот номууд бидний эргэн тойрон байж юм. Өвхөөс өмнө, хорвоогоос бурхан болж явхаас өмнө суралцвал яасан бэ? Би бол суралцдаг хүн учраас тэгээ айлд одоо 50 жил амьдарсан, 60 жил амьдарсан жирийн айлын амьдрал дээр 3 цагийн туршид ажиглалт хийгээд тэнд нь гэрт нь очиод ингээд зүгээр үг дуурахгүй тэр хоёр хүмүүний хоорондоо харилцаж байгаа харилцаа хөдөлгөөнийг хараад нүдний харцыг хараад гаргаж байгаа үг яриаг хараад би сургалт авдаг. Тэрийгээ би телевизээр орчин цагийн залуучуудад боловсрал болгож ярьдаг учраас зарим хүн ойлгом, зарим хүн ойлгохгүй. Таныг гэр бүлийн доктортой байдал. За тэгэл эрүүл сарвал удмыг таах өрөмсөр тайлбарласан байсан л да. Олон нэртэй, олон эмтэй ир хүнээс хизээч эрүүл сарвал одоо тийм хүүхэд төрөхгүй гэдэг ч юм уу те. Бие бэлтрээ хөвдөж гисэн. За тэгэхээр мэдээж хэрэг таны охин олон эрттэй байхад, таны хүргэн олон эмэгтэйтэй байхад та юу? Мэдээжгүй. Тэгээ энэ л хариулт нь байна. Тий. Үндсэндээ бол тийм ээ. Чи хоёр эрэгтэй, чи хүүхнээ 5 эрэгтэйтэй нийлээд одоо эзэмшиж чадах уу? Үгүй л байхгүй юу? Нэг эрэгтэй өөрийн эмэгтэйг өөрөөс нь өөр нэг хүнтэй хуваалцахыг хүсдэг. Энэ байгалийн хууль байхгүй юу? Хүний нүдний далд хүний нүдний ил хийдэг ажлаа хийсэн үед жинхэнэ хүн болно гэж 60 гаруй жил хүн судалсан Балхаж ууга хэлсэн байхгүй юу? Ойлгож байна уу? Хүний нүдний далд нэгээр хөдлөөд, хүний нүдний ил нэгээр хөдлөөд байх. Энэ бол адгуус амьтны харилцаа шүү. Хүн бол оюун ухаанаараа ялгагдах ёстой адгууснаас. Адгууснаас ялгагдахын тулд хүний нүдний далд хүн харж ийн гэдгээр үйлдэл хийгээс сурцсан байх ёстой. Энийг хүн болох гэж нэрлэнэ. Дараа нь 18 хүрчээд хүн байх асуудлаа хадгалж үлдэхийн тулд хүн 100 нас хүртэл хичээн чармаадаг, суралцдаг. Хүн нэрээ тогс өдөө. Нэрээ бод. Нөө нэрийг хосовч арилахгүй. Та завхаа гэдэг нэрийг нэг л сонсож авсан бол та үрдийн завхаа ир хүн байх болно. Та үнэхээр жинхэнэ ир хүн гэдэг нэрийг анханасаа 35 нас хүртлээр олоод авсан түүний төлөө шүдээ зугаад жоохон төсөр гаргацсан бол эмэгтэйчүүд ирээрээ бахархах болно. Би 20 жил тасралтгүй шоолуулж, дарамтлуулж нэг л үгээ хэлж байгаа шүү дээ. Уг нь бол Монгол гэр бүл хүн дээрээ төвлөрсөн бодлого хэрэгтэй. Монгол гэр бүлийн яам бий болсон цагт Монголын гэр бүлийн хувь жинхэнэ утгаараа одоо боловсруулагдсан цаг үед Монгол хүн хөгжин, Монгол гэр бүл хөгжин, Монгол улс хөгжин, Монгол дэлхийд танигдана. Тэрнээс ш одоо Оросын гэр бүлийн хуулийг тэр 30-40 онд орчуулга хийж тавиад доктор хамгаалсан хүний хууль одоогоор өөр нийгэм орчоод хахад яваад байгаа аахгүй юу? Тэг яагаад энэ хууль эргэцсэн орчноо бүрдүүлэхийг хүсэхгүй вэ? Тэр дээр нь суудлаа олохгүй учраас доотх нь бүүдлээ олохгүй гэр бүл бужигнаантаа бол хижнээн 100 сая тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга байшин зам засаад ч нэмэргүй.
Улс их орон хөгжинэ гэдэг бол хүний тарих хөгжгийг хэлдэг. Улс их орон хөгжинэ гэдэг бол гэр бүл хөгжгийг хэлдэг. Гэр бүл хөгжөөгүй цагт ямар ч баялаг материал ярихдаггүй, ямар ч зээл тусалцаа үр ашгаа өгөхгүй. Тэрий чинь хүн болж чадаагүй хүмүүс эвдчихдэг. Тэрий чинь бүснүүлчдэг. Тий. Хүн чинь асар хорон үйлдэлтэй байдаг байхгүй юу? Бараг хийсэн хүн өөрөө очиод эвдчихдэг маргааш нь. Тэгээ тэр мөнгөжин залхинд хийсэж чинь. Тэгсэн дээр хүний тарихыг тий энэ нийгэмд амьдрах гэдэг. Энэ улс үндэстнийг авч явах гэдэг. Амьд хүн гэдэг бурхныг эрхэм нандин эрдэнэ болгосон цаг үед тэр хүнд зориулсан тарих хөгжүүлэх оюуны хөрөнгө оруулалт хийгдсэн үед улс их орон хөгжиж эхэлнэ гэдгийг яагаад энэ улс төрөөр явдаг бизнес эрхэлдэг хүмүүс ойлгохгүй юм бэ? Нүгэн гэр бүл салалт яг таны бодлоор яг юунаас болж үүсэж яг ингээ харж таны судалгааны дүнд ч юм уу те. Ерөнхийдөө бол эд баялаг мөнгө. Тийм учраас би шууд хэлсэн байгаа. Зах зээлийн нийгэм гэдэг ардсан нийгэм орж ирэхэд мөнгө их байна, хайр их байна, мөнгө байхгүй, хайр байхгүй гэдэг юм шууд уралд орчлоо. Тийм учраас эцэг эхчүүд хүртэл мөнгөтэй байртай хүнтэй суу гэдэг үгээ жаахан зогсоовол яасан юм бэ? Хүний хараачтай, хүнийхээ сэтгэлийг хараачтай, хүний судлаачтай, удам судрыг хараачтай, сайхан сэтгэлтэй, шунал байхгүй, хүнийг зовсон цагт тусалж чадах, орхиж явахгүй байж чадах, хүүхдээ өнчүүлэхгүй байж чадах, тийм агуу том зүрхийг хайлтаа. Тий. Өнөөдөр машинд хууртагтаад нэг байшинд хууртагтаад маргааш нохоо шиг жов гэж хөөхөд гарахаас өөр аргагүй. Та тэрийг бүтээгээгүй. Тэр залууг их байхгүй юу? Эсвэл тэр хүүхэн их байхгүй юу? Тэгэхээр бие үнэлдэг залуучууд их болчихсон. Байшинтай хүнтэй сууч хийгээд байгаа. Тэр таних биш шүү дээ. Тэ? Энэ дэндүү их 25 жил одоо бэлэнчлэх гэдэг тахалд Монголын залуучууд маш их нэрвэгдсэн учраас өөрөө хөлсөө нэг нэгээр нь туслуулж хагаад эд хөрөнгөө нэг ширхгээр нь босгодог юмаа гэдэг ухааныг мэдхгүй. Тэгээ бэлэн орж ирсэн сул мөнгө гарын салаагаар урсдаг. Магадгүй арх уугаад таны биеийг зэрэмдэг болгоно. Нэлийн зовж олсон мөнгө бол хизээч арх тамхи болохгүй, хизээч завхаарл болохгүй. Энийг яаж ирүүлж өгөх ёстой? Магадгүй энэ ингээл улам тэлээд байгаа ч юм шиг. Тэр засгаасаа халамжийн бодлогыг зогсоо. Хүн зүгээр мөнгө өгөөд идэх байл. Тэгээ бид нар амтан биш. Тэгээ бид зүгээр мөнгө өгөөд авах хэрэггүй. Харин оюуны хөдөлмөр эрхлээд байгаа хүнд мөнгө өг. Би 25 жил оюуны хөдөлмөр эрхлэж байна. Хин ч намайг ажилд авдаггүй. Хин ч надад маа гэж мөнгө өгдөггүй. Өнөөдөр Монголын бүх эрдэмтэн судлаачид гудамжинд бор зүрхээр явж байгаа. Өнөөдөр хамгийн их ловерчин үгсдэг, эсвэл садан төлөвлөн дээр албан тушаал эзэлсэн тийм хүмүүс бол маш таатай бэлэнчлэх нөхцөлд бодлого мэдэхгүй, судалгаа мэдэхгүй, эрдэм шинжилгээний ажил хийгээгүй, ном бүтээж үзээгүй хүмүүс өнөөдөр төрийг барьж байгаа. Тэгээ энэ бол одоо нэг 30 40 50 жилийн ийм их хүнд нөхцөлд бид нэр ажиллаа явуулж байгаа. Бидний ээж аав үед ч юм уу хосууд хоорондоо танилцсан гэдэг шал өөр өссөн тийм. Одоо бол нэг олон нийтийн мэдээлэл хэрэглэх гэдэг юм гараад ирсэн. Баарнаас хосоо олох гэдэг нэг юм шин өгнүүд гараад ирсэн. Тэг магадгүй ийм зүйлүүдээс болоод салалт нь их байгаа ч юм уу. Ингэж тайлбарлах хүмүүс ус байна. Таны бодлоо. Ажил хийж байхдаа танилцсан хүмүүс насан туршдаа ажиллаа хийгээд баялаг бүтээгээд тэр гомтон болоод амьдарч байгаа. Бүх тэр гомтон болсон хүмүүсийн ихнэр нөхрийг судлаараа бүгд ажил хийж байхдаа оюутан байхдаа оюутны урах сургалтын дээр танилцсан байдаг. Яг халтааж явж байхдаа танилцсан хүмүүс 50 60 жилийн амьдралыг туулдаг. Баарн танилцсан хүмүүс насан туршдаа баарны хэрүүлгийг бүсний хэрүүлгийг. Энэ ерөөсөө сайхан зүйл биш. Та эрүүл ухаанаар тэр хүүхнийг хараагүй тас харанхуйд маш муухай энерги дотор арх тамхи уусан хагас галзуурлын байдалтай тийм ээ бараг л чавнц үүдэн шүдэн уусан чавнц байсан ч вис үг болж харагдана. Энэ бол бааранд бол тэгж харагдуулах энерги тэнд байдаг. Тэгэхээр гигээн цагаан өдөр алтан нар мандсан үед гудамжинд явж явахдаа ч үгүй юм уу тоглож наадаж ажил хийж явж явахдаа яагаад бүсгүүчүүд залуучууд танилцч болдгоо юм бэ? Энийг би 23 жил судалж байгаа. Тийм учраас сүүлийн 8 жил дөнгөж одоо зуны сар эхлэнгүүтэл би ганц бие ажил эрхэлдэг өөртөө хайртай залуучуудыг 1 градусын өөрчлөлт хийх сургалтанд авч явдаг. Тэр хүмүүсээс тийм ээ 50% нь хоорондоо гэрэлдэг. Би тэр гэрлүүлээ гэж авч яваагүй. Би зүгээр ганц бие ажил эрхэлдэг залуучуудыг байгалийн унган байгаль дээр очиж явган аялал хийх, тэгвэл яаж тусалж гин бүжиг хийх ямар эвсэлтэй байна. Тийм ээ. Арх уухгүйгээр тэр чинь хийчих болдгоо шүү дээ. Арх уухгүйгээр хүн яг мансуурсан юм шиг хөгжилдөөд инээлдээд яг зэрлэг юм шиг чарлж ийнэ гэж болдгоо шүү дээ. Тий? Тэгэхээр эрүүл хүн бол эрүүлээрээ тэрийг хийдэг болохоос ш нэг өвчлсөн дүр эсгсэн хүмүүс чинь зөвхөн л хор хэрэглэсний дараа чарлж чаддаг. Сүүлдээ бүр тэрийг хэтрээд газар хэвтээд бүүлдсэн идэт байх нь хамгийн өрөвдөлтөө.
Тийм учраас ерөнхийдөө хүмүүс эрүүл саруул ухаанаар сэтгэж сурыг, эрүүл саруул ухаанаар ярьж сурыг, эрүүл саруул үйлдэл хөдөлгөөнийг хийж сурыг. Энэ бол хүн судалдаг хүмүүсийн үндсэн үр авдаг. Хизээ бодлого үйлдэл нэг болон тэр үед үнэн гэдэг зүйл гарч ирдэг. Тогтвортой гэр бүл юун дээр тогтдог юм бэ? Эрэгтэйгээс шалтгаалаад нөө эсвэл эмэгтэй заавал ингээл давмгай явах хэрэгтэй үед юм уу? Хоёулангаас нь шалтгаална, хоёулаа хорших хэрэгтэй. Ямар хүмүүс яг хоорондоо зохицох хэрэгтэй гэдэг юм? Ерөөсөө л уян хатан чанарыг өндөрт тавьсан, тархиа хөгжүүлсэн хүмүүс л хамт амьдрын шүү дээ. Тархи хөгжөөгүй хүн нэг өдөр амьдрч чадахгүй шүү дээ. Тархийг юу хөгжүүлдэг? Ном хөгжүүлдэг байхгүй юу? Хэрэгцээтэй мэдээлэл номыг л авч унших гэж би уриалмаар байна. Хэрэгцээгүй тэгээ гадаадаас хуулбарлсан сүмж байгаа Европын, Америкийн чөлөөт сексийн номыг авч уншаад байгаа байхгүй. Тэгэхээр тэргээр толгой нь ажиллаад байна шүү дээ. Тэр ярианууд гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр магадгүй Монгол өвдөцийн уламжлалт гэр бүлийн ариун нандин аз жаргалтай гэр бүл Батбэх гэр бүлийн төгсгөлийг ярьж байгаа хүн бий. Нөгөө насны зөрүүгээс шалтгаалж ингээл тэгэхээр эрэгтэй эсвэл ах байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд тэр хүн өөртөө таатай ханиал сонгоно шүү дээ. Тэр цаанаасаа соронзон орон үсээд өөрийнхөө хайрыг үзэх үзэл бодлын төвшөнд ханиа сонгож авна. Нэг машинд яг нэг адилхан дугуйл тэрэг бол нэг машины хоёр дугуй яг л адилхан байдаг байхгүй. Тэгэхээр адилхан дугуйгаа авах гээд тахт нь эцэг нь өөр дугуй аваач гэхэл том жижиг дугуй чинь явдггүй байхгүй цаашаа. Ойлгож байна уу? Тэгэхээр яг л ижлэг сэтгэхүйтэй хүмүүс соронзон орноор бид чи өөрсдөө энерги байхгүй хүн гэдэг чи энерги учраас ижил энерги л татна. Ижил соронзон ор үүснэ. Тэгээ таны эхнэр бол яг тань шиг л гэсэн үг. Чи сэтгэл тайван болоод голж хэлэх асуудал байхгүй. Голж хэлээд идэг басамжлаад идэг хүмүүжүүлэх гэдэг асуудлаа зогсоочих. Байгаар нь хүлээж ав. Тийм. Анхлын юун дээр харсан? Биеийг харсан. Дууга биеийг хараад амьдрал дуусгачих. Анхлын юун дээр харсан? Ухаан дээр. За ухааныг хараад биеийг давжаа байсан ч гэсэн хамаагүй амьдрал дуусгачих. Давжаа биетэй агуу явж байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэр давжаа гэж хэлдэг шүү дээ. Тэр ихчин том биетэй гоё биетэй залуучууд баларцсан байдаг байхгүй юу? Хүүхнүүд гоё залуу гэд биеийг шундаг. Эмэгтэй хүн чинь хүний эр хүний биеийг шундаг байхгүй юу? Булчин шундаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ маш олон гайгүй биетэй залуучуудыг эвдсэн, эвдсэн хүүхнүүд эвдсэн байхгүй юу? Битгий эвд. Тэр өөрийнхөө сонгосон хүүхэнтэй аз жаргалтай, эвтэй нартай амьдрэг. Чи өөрийнхөө л цорын ганц залууг хайж олох дээр ажиллагаа хийж чадахгүй бол над дээр хурж ир. Би гоё залууг чи олж өгье. Тэгээ битгий гэр бүлтэй хүмүүс саад бол ганц юм хүмүүсийг бидэг байгаа. Битгий гэр бүлтэй хүмүүс саад бол гэр бүлтэй хүмүүс ганц юм хүмүүсийг ашиглана штэ бас. Запасанд давна штэ, запаст болгоно штэ. Суухгүй. Тэгэхээр запасанд явуулж идэг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр запас байх ямар хэрэг вэ? Туйлын төрсөн нөхөртөө төрсөн их нэртэй баяр ёслол болно, өдөр шөнө болно, золон жаргал болно. Зовлон жаргалын бүхий л асуудлыг хамтдаа туулах хүнийг эртхэн шиг залуу байгаа дээрээ хайрцаг нь танагтай байгаа дээрээ ойлгож байна уу? Нэг 50 хүртэлх насандаа хурдан олж аваач. Тэ? Хийсэлгүйгээд байхын хараа үргээр. Тэгжээтэл нөгөө цаг хугацаа насан зүрмүүд дөрмхийн зурлын мэтгэл эрүү өвдөг нийлсэн өвгөн эмгэн болж хувирч байгаа байхгүй. Тэгээд толгоороо шаагаад нэмэргүй шүү дээ. Хоёр дахь амьдрал гэж байдаг шүү. Зарим нэг хүн эхнийх биш хоёр дахь дээр өөрийн хайраа оллоо гэл. Эсвэл тэр хүнтэйгээ илүү азтай жаргалтай сайхан байна. Гайхалтай. Тэ. Олох нь чухал. Тэрэн дээр тогтох нь чухал. Тайвширх нь чухал. Тайвширдаг хүмүүс байдаг байхгүй юу? Цаашаа аравтаа суудсан бүс ахаа тайвширдаг хүн байдаг. Эсвэл хоёр нөхөртэй яваад байдаг хүн байдаг байхгүй юу? Чи тайвшираад болооч наад залуугаа. Өвгөө гэдэг байхгүй юу? Шунал ихтүүл шулан болно гэж үү? Ингээд хоёр дахь амьдрал гэдэг дээр та үзэл бодол зүгээр. Байх штэ тэр чинь. Гү таахгүй нэг тэгээд хүүхэд дундаас нь үсгүй бах байгаад ах уу. Эсвэл нэг нөгөөдгөө харахад зүүцээ цохиж хөлийн хуглаад авахаар ахаад хуглууд гэдэг байгаад ах уу. Үгүй штэ. Тэгээд таатай хүнтэйгээ амьдралдаа тийм эрх бидэнд байгаа. Бид илж таалуулах, бид хайрлуулах эрхтэй. Бид чөлөөтэй хүсэлтэйг амьдрах эрхтэй. Гэхдээ сонгож авахдаа мэрэгжлийн хүнээс зөвлөгөө ав, сонгож авсан хүн дээрээ жаахан төвлөрч тогтооч ял гэж би хэлээд байгаа шүү дээ. Тогтооч төвлөрч. Маргааш болно гэдгийг бодож хэрүүлээ хий гэдэг баггүй би. Маргааш болно шүү. Үгэндээ ороогдвоо. Эвгүй ярьдаг баггүй. Би ч ярьж исэн юм баггүй. Би ч өөрөө гэр бүлээр 25 жил амьдрахад бас л хашгираад орилоо салдаа гэж чанарч исэн юм баггүй. Саллаа гэж салцсан байдаг юм аа. Зайлгүй зарцсан байдаг юм аа. Би тийм зайл гэж хэлдэг гэдэг баггүй. Аргаан бараад хүмүүс би тийм арга зааж өгдөг. Салахгүй. Тэгсэн ч салахгүй гэж би яриач гэж гойдог баггүй. Ойлгож байна уу? Ойлгож байна. Тэгэхээр би гэр бүлийн сайн сайхны төлөө ярьж байгаа шүү дээ. Монголын бүх гэр бүл хососоороо болоосаа ганц бие хүүхнүүд бүгдээрээ хайрладаг, амин цэнийг өгдөг, эрттэйгээ уулзраасаа
Маш олон эрэгтэйчүүд цаад зүсгүүрийн депот чи явж байна. Маш олон эрэгтэйчүүд цаад одоо ТЭЦ 3, ТЭЦ 4, 200, 300-аараа ганц эрэгтэйчүүд явж байна. Бүх авсан цалингаа архинд зориулж байна. Тэр эрэгтэйчүүдийг очиод хувьчлаад авал та. Тэр мундаг эрэгтэйчүүд байгаа бол хүний нөхрийг битгий тат. Тэр чинь хязгаарч чамтаа суухгүй. Тэгээ хаяа зээлдэж болно шүү дээ амин цэнгийн. Тэр чамд хязгаарч бүх мөсөө өгөхгүй л байхгүй юу? Хүүхдийн гаргаж харагдуулсан ч өгөхгүй. Чадахгүй хүн бол ухаантай юм эрэгтэй хүн гинээс салдаггүй шүү дээ. Яг үүндээ бол салж яах гэдэг чинь нэлээд суултаараа ир хүн гэсэн үг. Ир хүний хувьд бол эмэгтэй хүн бол яах вэ өөрхий тийм ээ? Ир хүний л одоо гарын дорол байгаа шүү дээ бид нар чинь. Бид чинь дараа төрөлд нэг ир хүн болох юмсан л гэж хүсэн шүү дээ. Илүү хүсэж чадахгүй. Эрэгтэй хүмүүс бол дараа төрөлдөө бурхан болчдөг байхгүй юу? Ойлгож байна уу? Ерөнхийдөө ир хүүсийг хүн болгон зүгээр авахгүй. Тийм учраас хүмүүс би охинтой хүүтэй болох юмсан гэж шарлаад орилоод идэх чинь ерөөдөө удам судар нь устдахгүй юу гэдэгтэй бас холбоотой. Маш олон төрлийн одоо академич нарын хүн судлалын олон зуун ном уншсан өгүүлбэр яригдж байгаа. Би зохиож яриаггүй. Хардалт гэдэг нь гэж үздэг. Өөртөө итгэл хүн өвчин, баг зэрэг хардах хэвээр. Тэгээ энийг хөндрүүлж бүтээ хий. Баг зэрэг хардах хэрэгтэй. Би ч нөхрөө хардаж хэлээдэг. Одоогоорч хардна. Тийм биз? Харамлах. Тэгээ өөрлөө явчих вэ? Болгоомжлох, сонор сэрэмжтэй байх нэг харилцаа бол хардалт мөн. Түүнийг хэтрүүлэх юм бол өвчин болно. Тэгээ галзуурлын өвчин болно. Шар хаданд очих болно. Гав ганц архна үлдэх болно. Яах вэ? Өөрийгөө тэгж хорлоод яах вэ? Хэмжээнд нь хардъя. Хэмжээнд нь сонор сэрэмжтэй бай. Мөнгөний жаахан хянах хэрэгтэй. Цаг хугацаагийн жаахан хянах хэрэгтэй. Тэгээ бие дээр гарч байгаа өөрчлөлтийн жаахан хянах хэрэгтэй. Тийм биз? Өөрчлөлтүүд гарч ирнэ. Цаашаа асуудал хийж байгаа хүн бол тэгээ энийг дөрвөн янзаар шийдэж байгаа. Одоогийн залуучууд нэгдүгээрт бол үг ярихгүй шууд салж байна. Хамгийн дөнгөө хүмүүс дараагийн хүмүүс нь болохоор чи явсан би явсан гэж хариугаа авч энэ асуудлыг шийдэж байна. Энэ бас дөнгөө хүмүүс боловсралгүй. Тэгээ дахиад бүр та нэг зовлонтойсэн чи хоёр зовлонтой болчлоо. Хаамаагүй хүнтэй ч нөхцөж явах ямар хэрэг байна. Тэгээ улам өөрийгөө хордуулчих байгаа байхгүй тэр нөхрийг харангуутаа нэг барьцдаг хүн болж байгаа. Тэгээ дараагийн нэг асуудал бол шууд харилцан ярилцсан. Нам дуугаар би чиний найз штэ. Тэг чи өөр хүнтэй ингэж болчихжээ. Тэг чи хэнийг сонгох юм? Чи найзтай хэл. Би чиний дургуг яагаад хүргэсэн? Яагаад сэтгэл чи өөр тийшээ алдуурсан? Чи энэ тал дээр надад жоохон зөвлөгөө өгч. Тэг найз нь өөрийгөө өөрчлөе. Ааш гаргаад байна уу? За одоо аашлахаа болъё. Ээж чинь муулаад байна уу? За одоо ээж чинь муулахаа болъё. Гэрээ ажлаа хийхгүй байна уу? За одоо гэрээ ажлаа хийж үзүүлж өгнө. Дуудуулж байгаа шалаа байна. Мэдөө. Тэр ярилцдаг хүмүүс бол нэлээд ухаалаг эмэгтэйчүүд байдаг тийм ээ. Залтай, овжин. Тэгэхээр дараагийн хамгийн ухаалаг эмэгтэйчүүд бол ерөөсөө мдээгүй царайлж агаад улам өөр дээрээ их гайхалтай өөрчлөлтүүдийг гаргаж ирнэ. Эрэгтэй хүн бол нэлээд нүдний шишиг биетэй эмэгтэй дуртай. Тийм учраас бэлхүүсээ авгаа гэдэг тийм өөхийг, махыг нэлээд багасгах тал дээр хичнээн чүгт гаргасан байсан эрэгтэйчүүд их өрөвдөлтөө шүү дээ. Тэр учраас бэлгийн энерги хүчтэй дарамтанд байдаг хүүс учраас тэднийг нэг бэлгийн энерги нь дуустал гэж байгаа. Тэр нь бол нэг 50-60 хүрээл бэлгийн ажиллагааг болчих шүү дээ хөргий. Тэгээд хоёр эмэгтэй хүн амьдрын шүү дээ. Тэгээд тэр үед нь хүртэл жоохон гадаад тал дээрээ нэг жоохон чихэр өгөөд ингээд молигдож хуурдаг шиг жоохон хуурчих хэрэгтэй. Тэгэл болоо. Тэгэл дараа нь эмэгтэй хатаа ханыхаа судал дээр суугаад харцаараа нөхрөө хөдөлгөөл эхлэн шүү дээ угаасаа. Өдөр шинэ ээлжилдэг, зовлон жаргал ээлжилдэг, 90 хүний удирдах өрхийн тэргүүн байх цаг хугацаа хэмжээтэй. Одоогоороо нэг мөнгө олж байгаагаа нэг их юм олж байгаа юм шиг бодоод тэгээ андуурч эндүрвэ ирчүүд. Энэ бол одоо хүний туйлын хүсэлт асуудал биш байхгүй юу? Та хэвтэрд орж магадгүй, та хаваарт орж магадгүй. Янз бүрийн эрсдлүүд гарч ирж магадгүй. Тэр үед таны дэргэд таныг асраад тийм ээ? Таны гарын чимбэрээ сууж авах хүн бол таны заяагдмал ханчин байдаг шүү. Эрэгтэй эмэгтэй хүний дурлаж хайрлах гэдэг тийм ээ. Адилхан л бүгдээрээ дурлаж хайрладаг баг. Тэнгүүд нөө өөрөөрөө л гэж байгаа юм л та. Хин эхлэх үү эсвэл хин таалагдсан яаж сэтгэлээ илчлэх үү гэх. Тэнгүүд эмэгтэй хүний тал дээр 90 араас хүссэн юм гээл. Янз бүрийн юм гар яриа гараал эхэллээ шүү дээ. Та энэ дээр ямар бодолтой байдаг? Зөв юм уу, буруу юм уу? Сэтгэлээ илчлэх тал дээр. Хүн болгон зурхаан шинжлэх ухаанд 12 жилд төрсэн байдаг. Хүн болгоны жилийн онцлог нь өөр байдаг. Жишээлбэл ягаад хулгана үхэр бар туулаа гэж ягаад нэрлээд байгаа. Тэрнтэйг адилхан зарим жил нь одоо жишээлбэл 90 дүртэй эм сэтгэхүйтэй жил гэж байх жишээтэй. Тэр бол эмэгтэй хүн эргүүлдэхээс өөр аргагүй.
Зарим нь бол эмийн дүртэй эр сэтгэхгүйтэй жилбэж байх жишээтэй тийм ээ. Эмэгтэй хүн гэхдээ тэр сэтгэж байгаа бодож байгаа нь маш хүчрэх гэр хүн шиг сэтгэдэг. Тийм од иргэсэнд төржээ. Тийм учраас гарсан өдрийн гариг төрсөн өдрийн төөрөг тэр хүнийг гэр бүлийн харилцаа руу яаж орох вэ? Гэр бүлийн харилцааг хэрхэн хийх вэ? Гэр бүлийн харилцааг хэрхэн усалж, өгжүүлж, тордох вэ гэдэг бүх боловсролыг байглаасаа өгсөн байдаг болохоос энийг тех ингэх дүрм журамд баригдуулж хийдэггүй. Хүн болгоны хайрын түүх ондоо байдаг. Харц мөргөлдөөд шууд гэрэлцсэн хүмүүс байдгийг өдөртөө. 5 жилийн туршид араас нь зүгээр үг хэлэхгүй ширтэд сууж агаад гэрэлцсэн хүн байдаг. Тэр зөвхөн өдний харцаар сэтгэлийн гүнээс тийм маш хүчтэй төвлөрч бодож чадсан учраас тэр хоёр үг ярихгүй гэрэлчээд үг ярихгүй амьдраад байгаа хүмүүс байдаг. Зай завсаргүй хайртай гэдээ өдөрт одоо бараг 100-аас 500 удаа яриад хайраа хадгалж үлддэг осол бас байж идэг. Тэгээ хүнийг үзэмжийн асуудал. Энэ бол зөвхөн хэлбэр төдий асуудал. Тийм учраас хүн ерөнхийдөө нүдрүүгээ ширтэлцээд тэгээд ер нь хайртай хайргүй гэж байгааг ерөнхийдөө мэдэндээ тэгээ мэднэ. Их олон жил амьдраад ирсэн хүмүүс бол энэ хүн хаачаад ирэв, юунд яваад ирэв, юу хийгээд ирэв гэдгийг нөхрийнхөө нүдрүү 1 минут ширтэлцэн байхад л энэ бүх зүйлийг л ойлгоцсон байдаг. Сүнс гэдэг чинь махан биеийг айлаад бүх мэдээллийг орчиндөө түгээдэг учраас тэр мэдээллийг заавал ойрлж хашгирч хэрэлдэж мэдэж авах гэж ингэж зулгаах хэрэггүй. Та зүгээр өөрөө хүн эрдэнэ шүү дээ гэдгээ л эхлээд ойлгож байгаа. Тэр хүн өөрийнхөө л хүснээр л бай. Гэр орондоо хүснээ хий, гэр орондоо хүснээрээ бай. Хүснээрээ байх боломжийг хайртай хүн хангаж өг. Тий. Хангаж өгөхийг гэр бүл болох. Чиний хажууд байгаа хүн яр затал инээж ивэл чих зүг байна гэж үз өөрийгөө. Чиний хажууд байгаа хүн яргалзаад, уурлаад, дуун хураагдаад юм шидлээд ивэл чи буруу бие авч явж гин гэж бод. Хүн өөрийгөө судлахын тулд хажууд байгаа хүнийг л хардал. Хажууд байгаа хүндээ яавал таатай байхгүй. Яагаад таатай байх ёстой юм бэ гэвэл тантай хамт оршиж өгч гин, тантай хамт амьсгалж өгч гин, тантай хамт нэг гэрт гэр бүл гэдэг нэр дотор нэрээ зоож өгч гин. Болоо биш үү? Та ховчилж аваагүй шүү дээ. Хүссэн хүснээ хийгээл амьдрал та. Би энийг бити уйлуул л та. Би энийг инээлгээд ийж таалал та. Хэлүүлэх дуртай үгийг хэлээд өгчихөл дөө. Тийм хэцүү юм уу? Монгол эрэгтэйчүүд их нэртэй хайртай гэдэг үгийг хэлж өгдөг. Хүүхнүүд маш их толгоогоо угаалгаад телевизээр хайраа гэдэг үгийг сонсцсон байдаг. Нөхөр нь их нэртэй хэлдэг гэдээ ойлгоцсон байдаг. Гэтэл 10 жил амьдэрсэн хосууд хайраа гэдэг үгийг хэлгээ болчдөг. Сэтгэл санаа нь амарч чинь гэсэн үг. Амьдрал дуусчих байгаа юм шиг болчих гэсэн үг. Хайрыг өргөж усалж авахгүй бол 45 жил амьдэрсэн хүн салдгийг шүү гэдгийг хэлчихье. 10 хүүхдээ өнчрөөс салгах тохиолдол байдгийг шүү гэд хэлчихье. Тэрийг усалж авах хэрэгтэй. Тэрийг тордож авах хэрэгтэй. Тэр хайрыг ажиглаж авах хэрэгтэй. Таны нүд мэлмий болох хэрэгтэй. Таны чих сонор болох хэрэгтэй. Ханыхаа хэрэгцээтэй шаардлагатай зүйлийг сонсож аваад хэрэггүй ярьсан зүйлийг хайж сурах хэрэгтэй. Сонсоогүй болж сурах хэрэгтэй. Хийсэн буруу үйлдэлийг хийгээгүй юм шиг өөрийгөө хордуулахгүй мартаж сурах хэрэгтэй. Өөрчлөл гэдэг бол мартах гэж нэрлэдэг. Нэгэнт мартаж чадахгүй гэж өөрчилсөн гэж яриад яадгийг. Насан туршид дарамтлах гэж бол өөрчлөөд яадгийг. Өөрчилсөн гэж зүгээр хоосон яриад яадгийг. Өөрчлөл гэдэг чинь мартахыг хэлж байгаа шүү дээ. Гэр бүл дотор ийм хүнд элементүүд орж ирдэг. Хүний өндөр чадвар мэдлэг шаардлагадна. Гэр бүлийн харилцааг тэр болгон хүн авч явж чадахгүй. Мөнхөг хүмүүс бол бүр авч явж чадахгүй. Эний чинь маш их ухаалаг шижир авч хүмүүс авч явдаг. Үндэстнийг авч явж байгаа гол зүйл хөшүүрэг гол хөгжлийн үндэс нь юу юм? Гэр бүлүүд байхгүй юу? Монголыг авч явж байгаа гол баялаг бол ерөнхий сайд биш. Монголд амьдарч байгаа шижир алчиг салаагүй гэр бүлүүд. Монголын нийгмийг авч явж байна бид нар. Бидэнд албан тушаал хэрэггүй. Бидэнд гэр гэдэг албан тушаал байна. Бидэнд сонгуул хэрэггүй. Бидэнд үүдийн ерөнхий сайд гэдэг эхнэр гэдэг нэр байна. Бидэнд ээж гэдэг эрх мэндэн алдар байна. Би бол алдарт ээжийг одон авсан хүн. Тэгээ болоо. Болоо. Тийм ээ. Хүсээгүй хүүхэд, төлөвлөөгүй хүүхэд гэдэг нэр том юм байдаг л да. За тэнгууд энийг зарим нэг нь өөрсдөө яаж өмөрдөг вэ гэхээр гинэ хонгор залуу явлаач гэдэг юм. Иймэрхүү ярианы зөндөө байдаг. Тэгэл энэ дээр янз бүр юм гардаг. Танд энэ нэр том юу гэж боддог? Ямар тайлбар вэ? За яг хөө тэгээд нөгөө ер нь бол хүн хайраас үүсэх ёстой. Насан туршдаа хайрыг мэдэрч хайрын төлөө тэмцэх ёстой. Бидний амьсгалж байгаа амьсгал болгон хайрыг өөртөө олж авахын тулд хайрын цорын ганц хайрладаг түүнийг хажуудаа үрд уяхын тулд бидний амьсгалдаг хүн болгоны амьсгал тоош хэрэгтэй. Гэхдээ зарим нэг тохиолдолд бас алдаа гараад хүн гэдэг чинь
бас алдаа хийн. Тий. Туйлын одоо гайхалтай хүн гэж бас байхгүй. Туйлын муу хүн гэж бас байхгүй. Тэр хүсээгүй нэг удаагийн хавталтаас хүүхэд гарах ёстой тавилантай. Тий, үүсэх ёстой хүүхэд үүсдэг. 10 жил амьдарсан ч хүүхэд үүсдэггүй гэрүүл байдаг штэ. Түүний л эсрэг штэ. Зарим хүүхдээ болчихгүй юмсан гэдэг гин алдаа сэтгэл алдраа шохороход унтчихдаг хүүхэд ороод ирдэг. Тэгвэл сэргийлэхгүйгээд хүүхдээ хорвоо ертөнцид төрүүлсэн байдаг. Энэ бол ээж хүүхдээ хайрлсан байна уу? Хоёулаа биш ч гэсэн нэг нь хайрлсан байна. Тал хүүхэд. Тэгтээ хайрлсан байна. Тэгээ тэр хүүхэд гарч ирээд үзүүлж өгөх хэрэгтэй. Хүсэл тэмэгтэйг авах хэрэгтэй. Хүсдэг хүүхдүүдэд гаргах хэрэгтэй. Хүн гэдэг чинь 200, 300, 500 сая жилээр үргэлжилж яадаг. Мөнхийн амьдралтай. Тэр мөнхийн амьдрал байдаг гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Би хэдэн сая жилээр амьдрах юм чинь гэж бодоод тэр хүүхэд гарч ирэх ёстой хүртэл гарч ирж байгаа хорвоод. Тэгтэл ганцаараа аав ээжийг нь орлоод хоёр хүн шиг хайрлал өгч хэлдэг тэр хүүхдүүдийг. Тийм биз дээ. Гэхдээ тэр хүүхд чинь гайхалтай шижир алт шиг эрдэнэ болоод өөрийгөө үн цэнтэй тооцоол явна шүү дээ. Тэ? Тийм учраас хүүхдийг адлах, хүүхдийн талаар сөрөг яриа. Огт хийж болохгүй энэ Монголыг сөнөө. Гарсан хүүхэд болдгон алт эрдэнэс. Тэгтээ тэргүй цөөхүүлэх нэ. Тэрэн дээр хүүхдийг адлаад яах юм? Ингэж бодоод буруугаар хүсээгүй гэж яриад байгаа. Аавгүйгээр өсөх, ээжгүйгээр өсөх хүүхдийг олон төрүүлж болохгүй. Өнөөдөр Монгол 45 мянган хүүхэд аавгүй ээжгүй амьдарч байгаа. 5600 хүүхэд аавч байхгүй, ээжч байхгүй амьдарч байгаа. Энэ сайхан зүйл биш байхгүй. Тэд аавтай ээжтэй хүүхдийг харж чаддаг уу? Тэд өвлж нэг алхам хоошоо гიშгэж явдаг. Өвлж аавгүй ээжгүй хүүхдүүд нийлж тоглодог. Тэд зовлонгоо ярьдаг. Тэд гэрийн аав ээжийн баяр жаргалыг ярихгүй учраас тэдэнд гадуурхагдж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм учраас бүрэн бүтэн зэрэмдэг биш орчинд хүүхдээ хүсэж олооч ээ. Таны хүүхдүүд гэр бүлтэй болсон уу? Болсон. Ааха. Гэр бүлтэй болсон, биемээ болсон. Хоёр хүүхэд маань гэрээсээ гараа явсан, 4 хүүхэдтэй. Ээж хүнийг хизээ ээжийнхээ ажлыг хийж дууссан байх гэхээр хүүхдүүд нь бие дааж хараат бус оршин тогтнох, байр хоол хувцсныхаа асуудлыг шийдвэрт хүрэх хэмжээнд хүрсэн. Тийм тохиолдолд ээж та үнэлгээтэй ээжийнхээ ажлыг хийжээ гэж үздэг. Аав хүн та үнэлгээтэй хүүхдээ амьдрал сургажээ гэж үздэг. Тийм учраас эртхэн залуу хүн байхад нь би өөрөө 21-т гэр бүлтэй болж исэн. Охин маань 21-т хүүхэд төрүүлсэн. Ямар азтай вэ гэж ингэж бодож байгаа. Тийм ээ. Их л залуудаа хяналтанд орж, их л залуудаа амьдралын энэ их бэрхшээлтэй, адармаатай, хүүхдээ амьдралд эртхэн шиг биеэрээ туулж явсан ондгийн байна. Энэ бол гэр бүлийн амьдралын их далаан сургалт болдгийм байна. Тэрнээс биш жоохон байж яснаа чүрээ хүндээс унаа, чутаа хүндээс унаа уучлаарай. Энэ бол муу санааны үүр уурхаа болох, дараа нь хэнийг ч хажуудаа хүлээж авахгүй байх маш их хайрын асуудалд цөвтөө харилцаа бол удаан ганцаараа явах. Удаан олон хүнд бохирлогдож явах. Удаан гошгорч явах. Удаан хүний нөхөрт ашиглуулж явах. Тийм учраас өөрийгөө охин биеийг нөхөрт хурдан тушаацгаа. Тэгээ нөхөртөө туйлын үнэнчээр хорвоог нэг нөхрөөр дуусгацгаа л гэж хэлмээр. За маань нэвтрүүлгийн цаг маань ерөөдөө өндөрлөж байна. Танд маш их баярлалаа. Таны яриаг бол ингээд сонсоос өсөлтөө бүр ингээд ховстолцсон юм шиг болж байна. За тэгэхээр би бүх Монголын залуучуудаа учиртай урилга гэж энэ гэр бүл судлалын ажил гэж юу гэдгийг энэ дотор хүн юу яагаад ийм ажил хийж ийн гэдэг тал дээр бас олон түмэнд мэдээлэл өгөх гэж энэ одоо нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгэхээр Монголын мянган гэр бүлүүдэд 100-ны дэлгэр цаг хийж байна. Хайрыг цэцэглүүлдэг, хайрыг борддог гэр бүлэрээ байдаг ийм үйлрэл хийж байгаа учраас Бурханаас заягдсан учирлын бэлэгдэл, буян заяаны ундрагын манлаа, хорол тоомтын амьд багн хосолж амьдрахын арга бэлэг. Та бүхний минь амьдрал тал шиг тансаг хангаа шиг баян байтугай гэж ирвэ. Сэтгэлийн чагтгаа нэгтгэж уяраа, итгэлийн дуугаа нийж аялаараа, сүлдэн дээрх нар шигэ бадрах хэрэгтэй, соёмбон доторх загас шигэ жаргаж амьдрах хэрэгтэй. Хураа гэж ирвэ. За маш их баярлалаа. Магадгүй танаас зөвлөгөө авах хүссэн олон хүмүүс өгдөг. Энэ хүмүүс тантай яаж холбогдох вэ? Тэгэхээр гэр бүл судлаач Ил Наранч гэсэн Facebook руу ороод хүссэн зөвлөгөөг авч болно. Нийтийн зөвлөгөө ерөнхийдөө өгч байгаа. Тэгээ нийтийн зөвлөгөө өгч байгаа. Тэрээс ганцаарчил зөвлөгөө аавна гэсэн хүн бол их хүнд байдаг. Эвлэрүүлэн зуучлах шүүхэд өргөдлөө өгчөө түүнийг татаж автсан бүтэн 5 цаг 8 цагаар ятхан синхруулж ярих гэдэг бол их хүнд хөдөлмөрт ордог.
Энийг бол их цөөхөн хүмүүс авах бололцоотой. 6 цуврал номыг уншиж гений судлаач болно гэсэн хүмүүст би зөвлөгөө өгдөг. Ном унших дургүй үнтэй би ярьдаг. За маш их баярлалаа танд. За баярлалаа.